Аливаа улс орны төв банкны бие даасан хараат бус байдал нь үндсэн 3 зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах. Хоёрдугаарт хариуцлагатай байдал, гуравдугаарт ил тод байдал юм. Уг хууль батлагдахаас өмнө хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарч байсан юм. Харин төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бие даасан хараат бус байдлын төвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтөй байсан юм. 2017 оны 11-р сард өргөн мэдүүлсэн төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын их хурлын чуулганы 2018 оны 1-р сарын 18-ны өдрийн хуралдаанаар хилэлцэгдэж эцэслэн батлагдсан билээ. Мөн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсан бөгөөд эдгээр хуулийн их бичвэрийг төв банкнд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Дээрх хуулиуд батлагдсанаар Монгол банкнаас бусад арилжааны банкудад тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарын болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэж суулгах юм. Тодорхойлбол банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсч болох эрсдлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдлийн үед банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж Монгол банкнд эргүүлнэ. Ингэснээр банк эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгөөр бус банкыг дотроос нь аврах боломжийг бүрдүүлж байгаа нь хуулийн өөрчлөлтийн нэг онцлог болж байгаа билээ. Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол банк нь банкнд активын чанарын үнэлгээ болон эрсдлийн сорил хийх эрхтэй байх бөгөөд эрсдэл үүссэн, Монгол банкнаас тогтоосон журам шийдвэрийг зөрчсөн, эсвэл зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд банкнд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түтгэлзүүлэх, удирдлагыг түтгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.